Энэ удаагийнхаа бичлэгээр 2024 онд үзэгчдийн хүртэл болсон Макстон Хоол цувралын 1-р бүлгийн бүх ангийнхан төвчлөлийг хүргэж байна. Шасгийсэн жинхэнэ солонгос хоолны амтыг Юнагаас, солонгосын уламжлалт амтыг орчин үеийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандарттай хослуулан дээд зэрэглэлийн соёлтой үйлчилгээг Юна үзүүлдэг. Мөн чанар стандартыг баримтлан тасралтгүй хөгжиж үйл ажиллагаагаа сайжруулан ажилласаар байна. Хайртай хүмүүсээ баярлуулах хамгийн амттай сонголт Юна. Хайртай бүхэндээ жинхэнэ амтыг мэдрүүлээрэй. Та 77 Тэг 4 11 дугаарт залгаад гэртээ хөргүүлээд аваарай. Халан дулаан гэр бүлтэйгээ амьдралын амтыг мэдэрцгээ хайртай бүхэндээ Юна ресторан. Баянч нээлэг Бофорт гэр бүлийн хүү Джеймс галзуу үйлчлэгийнхээ дараа сэрж байгаагаар 1-р анги эхэлдэг. Түүний хажууд унтаж байгаа эмэгтэй бол түүний найзуудын нэг Алистрийн эгч Элейн юм. Джеймс ориглон дарс уусаар босч явсны дараа түүний утсанд сандарсан байдалтай дүү Лидиягаас нь өөрийгөө баларсан юу хийхээ мэдэхгүй байна гэсэн зурвас ирдэг. Джеймс усан сан дээр ирэхэд найзууд нь өнгөрсөн шөнийг өнгөрүүлсэн Элейнийг ямар байсныг асууснаар дүү Алистер уурлаж Джеймс рүү дайран усан санд зодолдоно. Энэ үед Лидия уйлсаар ирж Джеймст өөрийг нь ямар нэгэн буруу зүйл хийж байхад Руби Белл гэх охин гэнэт ороод ирсэн. Үнэн задрах юм бол аав нь болон хэвлэлийнхэн өөрийг нь зүгээр өнгөрөөхгүй гэж гомдолсноор Джеймс Руби гэж хэн болох мөн яг юу болсныг асуудаг. 4 цагийн өмнө Руби автобусаар сургууль руугаа явж байлаа. Тэрээр сургуулийнхаа профессор Саатантай таарч тэрээр түүнд Оксфордын унших ёстой номны жагсаалтыг 2 удаа уншсанаа хэлнэ. Профессор Рубигийн өгсөн баримт бичгүүдийг уншина гэдэгтээ баяртай байгаа ба түүнд сайн тодорхойлолт бичиж өгөхөө амлалаа. Рубигийн хувьд Оксфордын их сургуульд сурах нь түүний мөрөөдөл бөгөөд Макстон Хоол сургууль бол түүний мөрөөдлөө биелүүлэх тасалбар нь юм. Түүнийг сургууль руугаа явж байтал хажуугаар нь өнгөрөх тансаг зэрэглэлийн машин шавар затсан өнгөрдөг. Улмаар Руби Макстон Хоол сургуулийн детгэлэгт хамрагдахаар хэдэн сарын турш шаргуу хөдөлмөрлснөө ярьдаг. Энэ үед тансаг машинаас Лидия Бофорт бууж ирэх нь тэр. Үргэлжлүүлээд Руби Бофортынхан шиг гэр бүлүүд зарим язгууртан гэр бүлээс илүү их хөрөнгө мөнгө эрх мэдэлтэй байдгийг ярина. Макстон Хоол сургуульд дандаа л баячуудын нэр хүндтэй гэр бүлүүдийн хүүхдүүд явдаг ба тэдэнд бүхэл үе таалга анхнаасаа л нээлттэй байдаг. Харин Руби бол энэ сургуульд үл үзэгдэгч. 1 жилийн дотор Оксфордод орохын тулд буруу алхам хийж болохгүй гэж Руби тайлбарлана. Түүнд цорын ганц найз байдаг нь Лин. Эцэг эх нь дампуурж салснаас хойш тэр Рубиг тоож найзалдаг болжээ. Удалгүй Руби Лин хоёр Лидия зэрэг босод сурагчдын хамтаар профессор Саатны хичээлд сууж хоорондоо сонирхолтой мэтгэлцэн өрнүүлнэ. Хичээлийн дараа Руби Лин хоёр Рубигийн зохион байгуулалтыг нь ахалж байгаа. Угтах үдэшлэг нөгөөдөр болох гэж байгаа тул үдшилгээ төгс байлгахын тулд хуваарлж авсан ажлуудаа ярилцсан явж байлаа. Гэтэл Руби профессор Саатанд бичиг өгөх байснаа санаж яаран түүний ажлын өрөө рүү явдаг. Тэрээр хаалгыг нь шууд татан ороход цочирдмоор нь Лидия Саатан хоёр үнсэлцэж байх нь тэр. Бантсан Саатан харагдаж байгаа шигэ биш тайлбарлая гэхэд Руби шуудхан л тэднийг орхин явснаар Лидия сандарч амьсгал нь давчтана. Руби харсан зүйлдээ зочирдон арга хэмжээ зохион байгуулах хорооны хурал дээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байлаа. Гэсэн ч тэрээр угтах үйлчлэгийн талаар яриагаа үргэлжлүүлж байтал сургуулийн хүсэмжит залуу Джеймс Бофорт ирэн суудаг. Руби түүнийг баячуудын муухай бүхнийг өөртөө шингэсэн хүн өнөө хүртэл өөрийгөө ийм хүмүүсээс зайлсхийсээр ирсэн гэдгээ ярьдаг. Гэтэл Джеймс Рубитэй түр уулзаж болох уу гэснээр тэр зөвшөөрч тэд тусдаа уулзлаа. Энэ үед Джеймс ингрээсээ мөнгө гаргаж ирэн Рубигийн гарт нь атгуулад профессор Саатны өрөөнд харсан зүйл чинь огтоо болоогүй явдал шүү гээд дахин мөнгө нэмж өгдөг. Тэгээд жил чимээгүй байх юм бол эцэст нь 2 дахин ихийг өгнө гэж хэлв. Руби түүнийг бодсноос нь илүү том новшин байна гээд хэдийгээр өөрийгөө ядууч түүний мөнгө өөрт нь хэрэггүй гэж хэлэн мөнгийг нь урд нь хаяад гарч явдаг. Руби зөвхөн ажиллаа хийж байхад өмнөх харсан зүйл нь бодогдсоор. Энэ бол Рубигийн дүү Эмбер, харин энэ тэрэгцэртэй эрэгтэй бол түүний аав Ангус. Хэдийгээр тэдний гэр бүл санхүүгийн хувьд хэцүү байгаа ч хайраар дүүрэн гэдэг нь харагдана. Руби
Аав нь дээд давхар руу гараагүй 1 жил болж байгаа. Учир нь ослын дараа даатгалаас өгсөн шатаар дэшилдэг сандал нь хэдэн сарын дараа эвдэрчихсэн. Тиймээс аавдаа хэлэхгүйгээр шин сандал авч өгөхөөр мөнгө хурааж байгаа гэж ярьдаг. Маргааш нь Руби Саатны ажлын өрөөнд очиж тодорхойлолт бичлэхэд зориулсан бичиг баримтыг нь буцааж өгөхийг хүсээд түүгээр тодорхойлолтоо бичүүлэх сонирхолгүй байгаагаа илэрхийлнэ. Учир нь хожим үнэн илэрвэл тодорхойлолт нь ямар ч сайхан байгаад үн цэнэгүй болно гэж тайлбарладаг. Рубид баригдсандаа л түүнд сайн тодорхойлолт бичиж өгсөн гэсэн яриа гарахаас сэргийлж байгаа бололтой. Лин Рубигээс яагаад Саатнаар тодорхойлолт бичүүлэхгүй болсныг асуухад Руби өөрийгөө бичиг баримтаа хольж хутгсан хэмээн үннийг хэлсэнгүй. Улмаар Лин хэн ч захирлаас тодорхойлолт бичүүлэхээр гуйж зүрхлээгүй гэдгийг анхааруулна. Руби захирлаараа тодорхойлолт бичүүлэхээр зориглжээ. Джеймс Рубитэй дахин хэлэлцээр хийхийг оролддог. Руби түүнийг өөрөөс нь хол байхыг хүсэхэд Джеймс түүнд хүн болгонд үүнэ байдаг. Чиний хэд юм гэж асуув. Руби юу ч хэлэхгүй мөнгийг нь тоохгүй байсан тул гинэт Джеймс гадуур хүрмээ тайлж сургуулийн хамгийн халуухан залуутай бяцхан адал явдал хүсэж байна уу хэмээн өөрийгөө санал болгодог. Руби түүнийг нэг л алхам ойртох юм бол доодох руу нь өвдөглөнө гэж сүрдүүллээ. Тэгэд Руби өөрийн үнийг хэлье гээд өөрөөс нь хол байхыг хүсч Джеймстэй хамт байгаагаа хэнд ч харагдмааргүй байна гэж хэлээд явдаг. Джеймсийн хувьд хэн ч өмнө нь түүний саналаас татгалзаж байгаагүй. Мөн Рубиг тэдний гэр бүлээс юу ч хүсэхгүй байгаад итгэхгүй байв. Дараа нь Лин Руби руу захирал нь тоглолтод ирж байна гэсэн зурвас илгээнэ. Макстон-Холл сургуулийн баг өөр сургуулийн багтай лакросоор өрсөлдөх гэж байгаа ба Джеймс багийн шилдэг тоглогч бололтой. Тэмцээн ширүүхөө өрнөж Джеймс ч сайн тоглолтыг үзүүлж байлаа. Энэ үед Алистер эсрэг багийн тоглогчоос өмнөх хариугаа авахын тулд хүчтэй алдаа гаргаснаар багийн хооронд зодон үүсч Алистер талбайгаас хөөгдөнө. Энэ хооронд Руби тоглолтын дээр ирчихсэн захирлыг хүлээж байтал талбайгаас хөөгдсөн Алистер түүнтэй танилцж гар барьдаг. Гэтэл Джеймс бөмбөгтөө довтолж байхдаа тэднийг гар барихыг нь хараад анхаарал нь сатарч довтлогоо нь бүтлэг үтнэ. Джеймс магадгүй Алистерийн эгч Элентэй дотн харилцаанд орсон болохоор Алистер Руби хоёрыг түүний эсрэг ямар нэгэн зүйлээс эднэ гэж бодсон байх. Удалгүй захирал ирснээр Руби захиралтай уулзаж Оксфордод зориулсан тодорхойлолт өөрт нь зориулж бичиж өгөхийг хүснэ. Захирал түүнд шууд тодорхойлолт бичиж өгөх боломжгүй. Харин асар их төлбөр төлж байгаа сурагчид болон тэдний эцэг эхэд сайхан сэтгэл төрүүлэх угталтын үйлчлэгийг санаанд нь эцэхээр сайн зохион байгуулах юм бол тодорхойлолт бичиж өгнө гэж хэлдэг. Макстон-Холл сургуулийн баг тэмцээндээ ялалт байгаа болж Руби ч сэтгэл өндөр баярлан явж байтал гинэт Джеймс түүн дээр хурж ирэн Алистертэй юу төлөвлөж байгааг нь асуудаг. Тэгээд юу ч төлөвлөсөн бай. Руби шиг хинч биш, нэр төрөгүй, ямар ч мөнгө холбос үлбээгүй хүн өөрсөчгөн хүмүүст ойртож чадахгүй. Тиймээс хүсснээ хий гэж хэлэн Рубигийн зүрхийг шархлуулна. Джеймс дүү Лидиатайгаа хамтаа машинд явж байхдаа түүнээс Рубигийн талаар юу мэдхийг нь асуухад Лидия арга хэмжээг даргалж байгаагаас тооцвол юу ч мэдэхгүй гэж хариулснаар Джеймсийн толгойд нэг санаа төрсөн бололтой. Руби захирлаараа тодорхойлолтоо бичүүлэхийн тулд угталтын үйлчлэгтээ алдаа гаргахгүй төгс байлгахаар бэлдсээр. Ингээд эцэст нь угтах үдэшлэг эхэллээ. Руби үйлчлэгийг ямар ч алдаагүй зохион байгуулахын тулд чадхаараа хичээсээр. Үйлчлэгийн үеэр профессор Саатан Рубитэй тусдаа ярилцахыг хүсснээр тэр зөвшөөрөв. Энэ хооронд Джеймс хүнээр дамжуулан DJ-д захиалга өгнө. Мөн Саатан Руби хоёрыг ярилцаж байхад утсаараа зургийг нь дарлаа. Саатан Рубид Лидия тэр хоёр багш шавийн хувьд уулзаагүй. Өмнө нь нэгнээ таньдаг байсан гэж тайлбарлахад Руби энэ өөрийнх нь хэрэг биш гэж тайлбарлана. Энэ үед захирал ирж үйлчлэг яг өөрийнх нь төсөлж байсан шиг болж байна гэдгийг хэлж Рубиг баярлуулдаг. Яг үүнтэй зэрэгцэн гинэт аяа өөрчлөгдөж талбай дээр тайчих үзүүлбэр тоглогдож эхэлснээр сонгодог орчин орвонгоороо эрэглээ. Энэ нь мэдээж Джеймсийн Рубиг чадаж байгаа алхам юм. Эрэгтэй эмэгтэй тайчигчид эцэг эхчүүд дээр очиж бүжиглэхээс гадна захирлыг болон Руби хүртэл суудалд суулган дээр нь бүжгэлдэг. Руби хөгжмийг зогсоосны дараа Джеймстэй нүүр тулахад тэрээр Рубид түүний амийг нь хамхиж чадахгүй ч түүний хэлсэнд нэг ч хүнийг итгэхгүй болгож чадна гэж хэлснээр Руби нулимс туслуулна. Энэ үед захирал Руби болон Джеймс нарыг дуудуулдаг. Захирал тэднийг өөрийнх нь урмыг маш ихээр хугалсныг, Джеймсийг DJ-д мөнгө төлснийг мэдсэн гэдгээ хэлнэ. Тиймээс Джеймсийг лакросын багаас нь хасаж Рубид тодорхойлолтыг нь бичиж өгөхгүй гэж шийддэг. Тэгээд үдшилэг сүйрүүлэх хэмжээний цааш шалтгаан байгаа эсэхийг асуухад Руби хэсэг бодсны эцэст байхгүй гэж хэлснээр түүнийг харсан зүйлээ хэлчихгүй гэж эмээж байсан
Джеймсийг гайхшруулна. Үргэлжлүүлээд Руби энэ удаагийн алдаанасаа сургамж авч удахгүй болох хандивлагчдын гала хүлээн авалт дээр өөрийнхөө зохион байгуулах чадварыг нотлно гэж хэлдэг. Улмаар захирал Джеймсч бас алдаагаа засахын тулд арга хэмжээ зохион байгуулах хороонд орж энэхүү арга хэмжээг хамтдаа зохион байгуул гэж даалгана. Сургуулийнх нь нэр хүндийг гутаасан тэдэнд төгс төгөлдөр арга хэмжээ зохион байгуулж алдаагаа засах боломж олгоё. Дараа нь Рубигийн тодорхойлтын талаар бодож үзье гэж захирал хэлдэг. Захирлын өрөөнөөс гарсны дараа Джеймс Руби шиг хүнээс тушаал авахгүй гэхэд Руби түүнээс айхгүй байна гэж хариулна. Тэгээд Оксфордод суралцах боломжоо Джеймсээр сүрүүлэхгүй. Тиймээс хүсснээ хий гэж хэлээд явдаг. Энэ үед Джеймс Руби чи дайтахыг хүсэж байна уу? Хүслэр чинь болог гэж дотроо хэлснээр 1-р анги төгсдөг. Джеймс баг байхдаа аавтайгаа шатар тоглож байгаагаар 2-р анги эхэлдэг. Аав нь түүнийг хожсныхоо дараа баталгаатай ялахын тулд шатрын хөлөг дээр гоц ухаантай байх албагүй. Өрсөлдөгчдөө алдаа гарах боломжийг нь олгох хэрэгтэй. Тэгээд алдаан дээр нь ажил. Амьдралч бас ялгаагүй гэж зөвлөнө. Тэгэхээр аав нь Джеймстэй баг байхаас нь л дайснаа ялахын тулд давмгай байдлыг авч бууж өгөх сонголтыг нь өгөх ёстой гэж зөвлөсөөр иржээ. Тиймээс одоо үед Джеймс байр суурийг хадгалахын тулд түрэмгий давших хэрэгтэй. Джеймс Бофорд бусдад захирагдахгүй. Захиралтч тэр, Рубид ч тэр гэж өгүүлнэ. Сургууль дээр Руби хандивлагчдын гала тоглолтыг төгс хэмжээнд зохион байгуулах талаар багийнхантайгаа ярилцаж байлаа. Энэ хооронд Джеймс талбай дээр багийнхнаа бэлтгэл хийлгэж байв. Гэтэл дасгалжуулагч ирж түүнийг багтаа байгааг мэдэх юм бол захирал өөрийг нөхөөнө. Энэ үйлрэлд Джеймсийг талбайгаас хол байх ёстой гэдгийг анхааруулдаг. Үүнийг сонссон Джеймс гэр бүл нь багийн хувцснаас нь эхлээд бүхэл зүйлээр нь санхүүжүүлдэг. Тиймээс захирал өөрийг нь яаж ч чадахгүй. Гэхэд дасгалжуулагч төтгөлзүүлэх тушаал ааваас нь ирсэн гэдгийг хэлж гайхшруулна. Джеймс дүүдээ аавынхаа талаар гомдлож мөн Руби Бэл дахиад энэ сургуульд хөл тавихгүй гэдгийг хэлэхэд Лидия түүгээр оролдох хэрэггүй. Тэр юу ч хэлээгүй наацтай хэрэг гэдгийг сануулна. Джеймс Рубиг хэнтэй орооцолдсноо мэдэхгүй байна гэлээ. Руби гала тоглолтынхоо талаар хуралдаж Киран өөрийн бэлдсэн зурагт хуудасаа танилцуулж байтал Джеймс ирж тэдний санааг нь няцаан Рубитэй цэц булаацалдана. Джеймс гол танхим нь Викторийн үеийн үдшилтэд тохиромжтой орчныг бүрдүүлж зочид нь зохих ёсоор дэгжин хувцлах ёстой гэсэн санааг гаргана. Тэгээд зурагт хуудасаа зурж танилцуулснаар хорооны бусад гишүүд түүний санааг дэмжиж Руби түүний санааг эсэргүүцэж чадсангүй. Хурлын дараа Руби зурагт хуудсанд ашиглах даашинз хаанаас олох талаар найз Линтэйгээ зөвлөлдөнө. Арга мухардаж байтал Лин Рубид Бофорт бол Английн хамгийн эртний тансаг зэрэглэлийн брэндүүдийн нэг гэж хэлснээр Руби дург нь хүрч байгаа ч Джеймстэй ярилцгаар болдог. Улмаар Руби Джеймстэй уулзаж тэдний гэр бүлийн хувцсны цуглуулганаас нь төр зээлж ашиглан зурагт хуудасаа хийж болох уу гэж гуйхад Джеймс татгалзаж түн шиг чадварлаг багийн ахлагч шийдэл олно гэдэгт итгэлтэй байна гэд явчихна. Руби мэдээж бууж өгөхийг хүссэнгүй. 2 хоног хүрэхгүй хугацаа үлдсэн ч түүнд ямар нэгэн шийдэл олдсонгүй. Гэнэт Рубид нэгэн санаа төрснөөр тэрээр загварын мэдлэгтэй дүүгээсээ даашин зурлж өгөхийг хүсснээр дүүн зөвшөөрдөг. Маргааш өглөө Джеймс аавтайгаа хамтаа гүйснийхээ дараа түүнд багтаа эргэж орох ёстой гэдгээ илэрхийлнэ. Гэтэл аав нь хөрөнгө оруулагчдын хүлээн авалт шинэ бүтээгдэхүүнээ бэлдээд завгүй байгаа. Тиймээс Бофортын удам залгамжлагчийн хувьд Джеймсийг завгүй байх ёстой гэж хариулдаг. Джеймс сургуулийнх нь сүүлийн жил болохоор зөвшөөрөхийг гуйсан ч аав нь хөрөнгө оруулагчдын хүлээн авалтаас компани болон гэр бүлийнх нь нэр хүнд хамаарах болохоор Джеймсийг үүнд төвлөрч төгс гүйцэтгэлийг үзүүлэх ёстой гэж хэлээд явдаг. Энэ хооронд Руби кофежийг нэмгээр дүүгээ хангаж харин дүү Эмбер нь нойрмолсон ч даашинзаа ойсоор. Компани уулзалтын үеэр Джеймсийн ээж Бофортын гэр бүлийн бизнес 125 жилийн өмнө хэрхэн эхэлж одоо ямар хэмжээнд амжилттай явааг дурдж эцэст нь Джеймсийг танилцуулна. Шинэ цуглуулгыг дэсэн ядан хүлээж байгаа зочдод Джеймс өөрийн бэлдсэн илтгэлээ тавьж байхад дүү Лидия түүний хэлж байгаа үг бүрийг амандаа зэрэг хэлэх ба эндээс Лидия ахынхаа тавьж буй энэ илтгэлийг бичсэн гэдэг нь тодорхой болно. Эцэст нь зочид Джеймсийн илтгэлийг таатай хүлээн авч хундаг өргөв. Руби зүрмгэлж угаад сэрэхэд Эмбер даашинзыг нь оёод дуусчихсан байх ба нойр нь маш ихэр хүрч байгаа тул Рубид даашинзаа эндүтхийг даалгана. Джеймс гарч ирээд Рубигийн хорооны гишүүдийн чат руугаа даашинзаа оёж байна. Джеймсэд баярлалаа. Гүй
гэж бичсэн чатыг уншаад тэрээр инээмсэглэдэг. Руби даашинзаа эндүүдэж байтал чат ирснээр тэрээр уцаа шалгахаар шийднэ. Джеймс оёдлын машинаа хогийн савнаас гаргаж ирсэн юм шиг хачин харагдаж байгаа ч оёдлч нь сайн ойж байна гэсэн зурус бичих ба. Руби чатыг уншиж байхад цаана нь эндүү нунчсан даашинз нь шатсаар. Даашинзаа шатаж байгааг хараад сандарсан Руби галыг унтрааснаар даашинз нь авралгүй боллоо. Дүүгийнхээ маш хөдөлмөрийг дэми үрсэн Руби нулимс туслуулан даашинзаа дүүдээ харуулж уучлалт гуйхад Эмбер уурлахгүйгээр энийг одоо ашиглаж болох юм болов уу гэж асууснаар эгчдүү инээлдэнэ. Маргааш нь тэд сургууль дээрээ байхад тэднийг Оксфордод бэлтгэхээр ирсэн шинэ багш Пипа орж ирээд өөрийгөө танилцуулдаг. Пипа багш хэлэлцүүлэг зохион байгуулснаар эцэстээ Джеймс Руби хоёрын хооронд хүчтэй мэтгэлцээ маргааныг үүсгэнэ. Джеймсийн авсан жишээн дээр Руби түүнийг мөнгөнд ач холбогдол өгч байгаа бол гайх зүйл алга гэж хэлснээр Джеймс мөнгөгүй бол хүмүүс түүнийг сонирхгүй гэж хариулдаг. Улмаар тэд хэд хувийн шинжтэй нэгэн рүүгээ дайрч Руби түүнийг төрсөн цагаас нь л хойш мөнгө чухал гэж ойлгуулсан бол өөр бусад зүйлийг чухал гэж харахгүй нь тодорхой. Өрөвдөлттэй хэрэг гээд өөрийгөө бусад хүмүүст хогийн сав шиг ханддаггүй гэж хэллээ. Үргэлжлүүлээд Джеймсээс бүхэл амьдралаа өөрийнхөө олж чадаагүй, бүтээгээгүй мөнгөний төлөө үрэх үү гэж асуугаад түүний өв залгамжлал утгагүй тоглоом шоглоом нь Джеймсийг хичнээн хоосон байгааг харуулж байгаа ба тиймээс мөнгнөөс нь өөрөөр хинч түүнийг хизээч сонирхгүй гэх хатуу үгсийг хэлдэг. Үүнийг сонсоод хэлэх үггүй болсон Джеймс уурлан ангийг орхиж гарч явснаар Руби хятуулаарсандаа хэлсэн үгнээсээ болж Джеймсийг ичгүртэй байдалд орсонд буруутай мэт санагдаж гэмших мэдрэмж төрсөн бололтой. Дараа нь Лидия профессор Саатантай уулзахад тэрээр Лидияд Руби болсон явдлыг хүмүүст хэлэхгүй байх гэж бодож байгаа ч энэ удаагийн баригдсан явдал сайн талтай байж магадгүй. Учир нь эртөөрөө хэзээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар илэрхэл байсан гэж хэлдэг. Харин Лидия удахгүй сургуулаа төгснө гэхэд Саатан түүний гэр бүл өөрийг нь хүлээж авахгүй. Мөн өөрөөс нь болж Бофортын ирээдүгээсээ татгалзаж болохгүй гэдгийг тайлбарлана. Лидия шинэ бүтээгдэхүүний санааг бүгдийг нь гаргасан чадварлаг охин болохоор аав нь ухаалаг бизнесмен тул Лидиягийн авьяасыг дэми хаяхгүй гэлээ. Харин өөрсдөө хамтдаа байх юм бол Лидияд боломж олдохгүй гэж хэлдэг. Түүний үгийг сонсоод Лидия гунигтайгаар түүний шийдвэрийг хүлээн зөвшөөрч Саатныг орхин явлаа. Джеймс өвчлөг дээр байхдаа найз Алистертай ярилцах ба Алистер ижил хүстэн бололтой. Алистер Руби Джеймсийг сургууль дээр шархлуулж дөнгөсөн бидтэй гэж Джеймсээс асуугаад өмнө нь Рубиг хизээч юм хяналтгүй ашиглаж байхыг нь харж байгаагүй тохиолдлоо гэлээ. Руби гэртээ зурагт хуудасныхаа асуудлыг шийдэх гэж хичээхийн хажуугаар Джеймст гаргасан таагүй зангийнхаа талаар бодон санаа алдсаар. Энэ үед аав нь ирснээр Руби аавда хэн нэгнийг гүйж гартал нь гомдоосон гэдгээ хэлэхэд аав нь түүнд алдааныхаа төлөө хариуцлага хүлээ гэж зөвлөнө. Талбай дээр Джеймс бэлтгэл хийж байхад Руби түүн дээр ирээд Оксфордын хичээл дээр гаргасан зан нь шугамыг давсан. Джеймсийн хэлснээр өөрийгөө түүнийг мэдэхгүй. Яагаад тийм зан гаргаснаа мэдэхгүй ч уучлаарай хэмээн уучлалт хүсдэг. Мөн Джеймсийн Викторийн үеийн үжлэгний санаа нь илүү сайн санаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд явах гэтэл Джеймс түүнээс даашинз юу болсныг асууна. Руби даашинзыг түлэгдсэн гээд хүн үргэлж ялж чадахгүй гэж хэлэн явхад Джеймс инээмсэглэн хоцорлоо. Дараа нь Джеймс Рубигийн тухай бодон жуумалцаж түүний зургийг зурсаар. Энэ үед аав нь ирж Джеймсэд гольф тоглолцоход хоол идэх санал тавьдаг. Үүнийг сонссон Лидия хамт явах санал тавихад аав нь татгалзаж түүнийг гунигтайгаар үлдээнэ. Джеймс аавтайгаа гольфын талбайд ирэхэд аав нь түүнд өөрсөдтэй хамт Эллингтоны гэр бүлийнхэн тоглох гэж байгааг хэлдэг. Харалд Эллингтон Бофортод их хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа гэдгийг ч аав нь хэллээ. Харалд Эллингтоны охин нь цувралын эхэнд Джеймсийн оронд өглөө цуг байсан түүнд сайн Элайн Эллингтон. Харин аавынх нь хувьд Джеймсийг Элайнтай хамгийн сайн зохицож нийцнэ гэж бодож байгаа юм. Эллингтоны гэр бүл язгууртан гэр бүл. Тиймдээ ч аав нь Элайн Джеймсэд сайн болохоор түүнийг юу ч хийх шаардлагагүй. Харин өөрийгөө Элайны аавыг нь аргална гэж хэлдэг. Эндээс аав нь Джеймс Элайн хоёрыг дотн суулж хөрөнгө оруулалт татах зорилготой байгаа нь тодорхой болно. Руби хувцсны зураг хараан сууж байтал чат ирэх ба Джеймсээс Лондонд очиж цуглуулганаас нь даашин зүүцэж болно. Жолооч маань очиж авна гэж бичжээ. Тэд инээмсэглэн нэг рүүгээ ойр зургийн тоглоом шоглоом хийж чадалсны эцэст Руби хизээ явах вэ гэж асуухад
Джеймс одоо явбал яаж вэ гэж бичгтээ зэрэгцсэн байшингийнх нь гадаа машин сигналтах нь сонсогдоно. Руби гайхан цонхороо харвал Джеймсийн машин гадаа ирсэн байснаар 2 дугаар анги төгсдөг. Халуун дулаан гэр бүлтэйгээ амьдралын антиг мэдэрцгээ хайртай бүхэндээ Юна ресторан. Руби ганцхан минут өгөөч хэмээн зурус бичээд шүүгээгээ нээж ямар хувцас өмсөхөө шийдэж байгаагаар 3 дугаар анги эхэлдэг. Руби ээжтэй зохион байгуулах хорооны ажлаар явах болсноо тайлбарлаад машинд суулаа. Руби Джеймсээс яагаад бодлоо өөрчилснийг нь асуухад тэрээр сүртэй асуудал бишээ. Очоод даашинсны зургийг аваад л болоо гэж хариулна. Тэгээд хэсэг чимээгүй юу ярихаа мэдэхгүй сууж байгаад Руби асуулт тавьснаар нэгнийгээ шоглосон яриа өрнөнө. Удалгүй тэд Лондонд ирлээ. Джеймс Рубигээс ангийнхных нь хинч мэддэггүй нэг зүйлийг хэлхийг хүсдэг. Гэтэл Руби гэрийнхнээс нь хинч коллежид сураагүй болохоор Макстай хоолын тэтгэлэг авахд итгэж чадахгүй байсан гэв. Энэ үед машин генет тоормсолсноор Джеймсийн зургийн дэвтэр унаж Руби авч хараад түүнийг сайн зурдгийг нь хараад алмардаг. Ингээд тэд Лондонгийн гудамжаар явсаар зорьсон газартаа ирэхэд Джеймс Рубиг дагуулan дотгошоо орлоо. Тэднийг энтхийн мастер ажилчин Тристэн угтаж авах ба тэднийг дагуулan явхад Руби эргэн тойрны тансаг орчин хараад алмарсаар. Тэд явсаар 1848 оноос ихтэй Бофорт цуглуулгын үзэсгэлэнгийн танхимд ирэхэд Тристэн Рубид зориулж хэд хэдэн даашинз бэлдснээ хэлдэг. Руби даашинзын дундаас хатанхаа Викториягийн даашинзыг шуутхан л танина. Тристэн эдгээр даашинзнуудыг зөвхөн хуулбарна гэдгийг тайлбарлахад Руби зураг дараад групп чат руугаа илгээн бусдаасаа энэ даашинзыг зурагт хуудсанд тохирох уу хэмээн асуудаг. Гэтэл бүгд л таалагдж байгаагаа илэрхийлж түүнийг Бофортын цуглуулга дээр байгаа мó хэмээн шагширч байхад Джеймс Рубигийн зургийг дарж өмсөж үзэхийг хүсэж байгаа эсхийг нь асуув. Руби мэдээж гэж хариулахад Джеймс яагаад болохгүй гэж өмсөд үз. Өөр боломж хэзээ олдно гэж гэснээр Руби Джеймсийг эрэгтэй хослолыг өмсөх юм бол өмснө гэж зөвшөөрлөө. Ингээд Рубид даашинзыг өмсөөлж түүний сэтгэлж маш ихээр догдолсоор. Тэгээд даашинзаа өмсөж дууссаны дараа гарч ирэхэд Джеймс түүнийг хараад өөрийн ирэхгүй сэтгэл алдарч байгаа бололтой. Улмаар Джеймс Тристнаас зураг авч өгөхийг хүсснээр Руби Джеймс хоёр хамтдаа зураг даруулсаар. Удалгүй тэд яг үнсэлцэх гэж байтал Джеймсийн аав ээж хоёр нь ороод ирхэн тэр. Аав нь Джеймсээс Рубиг хэн болохыг асуухад тэрээр юу ч хэлж чадахгүй байсан тул Руби өөрийгөө танилцуулан гар барих гэсэн ч аав нь гар барьсангүй. Аав нь Эллингтоны гэр бүлтэй барих үдийн зоогон дээр Джеймсийг хүлээж байхад түүнийг хувцсаар тоглолоо хэмээн бохимдана. Үргэлжлүүлээд Джеймсийг зөрүүд насан дээрээ явж байгаа ч хөөрхөн охиныг хөлдөө бүү чир гээд түүнийг цагийн хуваараараа ажиллах ёстой гэж анхааруулна. Тэгэд аав нь Рубид даашинц чинь цээжээр багтчихсан байна. Мөн Бофортын нүр царайнд чи тохирохгүй гээд гомдлох хэрэггүй. Энэ бол хатан хааны хувцас гэж хэлдэг. Энэ үед Джеймс бүлх залгсан мэт дуугүй байсан тул Руби гомдон даашинзаа солихоор явлаа. Даашинзаа тайлж явахдаа тэрээр Джеймсийн аавын зам байдалд бачууран амьсгаан давчитсаар. Дараа нь түүнийг гарч ирэхэд Джеймс доор машин хүлээж байгаа гэж хэлэхэд Руби мартагдчихгүй дурсамж өгсөнд баярлалаа гэж хэлээд явдаг. Гарч ирээд Руби машинд суухаас татгалзаж галт тэргээр явхаар шийднэ. Маргааш нь гэрийнхэн хөвжилтэй гэгчнээ цайгаа ууж байтал өчигдрөөс хойш өрөөнөөсөө ч гарч ирээгүй Руби нэлээд ааш муутай ширээнд сууснаар аав нь бүх зүйл зүгээр эсхийг асуухад мэдээч гэж хэлээд босоод явчихдаг. Дараа нь түүнийг сургууль дээр ирэхэд хандивлагчдын гала хүлээ авалтын зураг туудсан дээр Джеймстэй хамт авахулсан зургийг нь хэвлээд өлгөчихсөн байв. Ингэснээр бусдын анхаарлыг татахгүйгээр үл үзэгдэгч байхыг хичээдэг Руби олонний анхаарлын төвд орох нь тэр. Гэтэл захирал нь хурж ирээд үнэхээр сонирхолтой бас сайн зурагт хуудсан байна гэж магтана. Улмаар түүнийг коридороор явхад бүх сурагчид түүнийг ширтэж хэн болохыг нь гайхан хоорондоо ярилцсаар. Удалгүй тэрээр Джеймсийг байхыг олж хараад тусдаа ярилцахыг хүснэ. Тэгэд Руби Джеймст өөрийгөө аль болох бусдаас ялгарахгүй хичээж явахад нүрийг нь сургуулийн ханан дээр томор хэвлэн өлөглөө хэмээн уурладаг. Улмаар Руби Джеймс өөрийг нь байдгийг мэддэггүй хуучин руугаа буцах ёстой гэдгийг хэлээд явна. Дараа нь Руби Линд Джеймсийг өөрөөс нь ичиж цуглуулгын танхимаас эцэг эхийнхээ нүдэн дээр өөрийг нь хөөсөн гэдгийг хэлдэг. Үргэлжлүүлээд
Линий аав дампуураагүй байсан бол түүнийх ч бас өөртөө ярихгүй байсан гэж хэлснээр Линийг гомдоохон тэр. Хичээл эхлэхэд Джеймсийн суудлал хоосон байлаа. Пипа багш Рубигээс Оксфордын гэгээ хийлдагийн коллежид ороход яагаад өөрийгөө төгс тохирох нэр дэвшигч гэж бодож байна хэмээн асуудаг. Гэтэл тэрээр өнгөрсөнд болсон Джеймстэй холбоотой зүйлсийг бодон сэтгэл санаанаа тогтворгүй болж сайн хариулт өгч чадлагүй ангиас гүйж гарна. Руби гэртээ ирэхэд аав нь 20 жилийн ойдоо зориулж эхнэртэй гинтийн бэлэг барихаар боов хийж байхдаа газар унгааж сэтгэлээр унсан байдалтай угтаж авлаа. Улмар аав нь Рубиг ч бас сэтгэлээр унсан байгааг анзаарч хэн хинт нь хэцүү байгаа аав охин хоёр тэврэлддэг. Удалгүй Рубиг гэрээсээ гарч ирэхэд Джеймс гадаа нь ирсэн байв. Джеймс тухайн үед хөгийн зан гаргаснаа хүлээн уучлалт гуйхад Руби чи ичсэн гэж хариулна. Гэтэл Джеймс би чамаас биш өөрөөсөө ичсэн. Таалагддаг хүндээ шороо шиг ханддаг хүн биш гэдгээ харуулахын тулд зурагт хуудсыг хэвлэж үлгсэн юм гэж хариуллаа. Тэгэд Джеймс хүмүүс Рубиг шоолоогүй харин илүү ихийг мэдхийг хүсэж байгаа юм. Бас тэд мэдэх ёстой. Чи нуугдаж явхад хитрхи онцгой хүн гэж хэлдэг. Эцэстэн Джеймс хэрвээ өөрийгөө хуучин руугаа буцахыг хүсэхгүй бол яах вэ гэж асуув. Руби юу гэж хариулахаа мэдэхгүй эргэлзэн зогсоход Джеймс сэрэл өвдөжлөг зохиож байгаа гэдгийг хэлэхэд Руби Макстон хоол үдшилэг зэрэг бол чиний ертөнц. Харин би та нар шиг хүмүүсээс зайгаа барьж өөрийн үл үзэгдэгч ертөнцтэй үлдэнэ гэд үдшилэгт очихыг зөвшөөрсөнгүй. Улмар Джеймс түүнийг өөрийнх нь хувьд дахиж үл үзэгдэгч байж чадахгүй гэж хэлээд явдаг. Руби гэртээ ороод сая сонссон үгэндээ баярлсан бололтой Мишель. Удалгүй ээж дүүн гаднаас орж ирээд дүүн Рубид гадаа өлгөөтэй байсан хэмээн Бофортын тэмдэгтээ хувцас өгдөг. Руби өрөөндөө ороод даашинцтай хамт ирсэн тэмдэглэлийг уншихад энэ даашинзыг 200 жилийн өмнө чамд зориулж уралсан юм байна. Гада үчлэг дээр үүнийг өмсөөрэй. Энэ даашинцтай чи хитрхи үтсгэлэнтэй харагдж байсан гэж Джеймс бичсэн байв. Энэ хооронд Бофортын гэр бүл залуу Бофорт төсөл дээрээ Эллингтоны гэр бүлтэй амжилттай гэрээгээ байгуулжээ. Аав нь Джеймсд түүний төлөө сайн зүйл хийсэн. Тийм төрлийн охид өөрсдөд нь тохирохгүй дүр эсгэж удаан дисч чадахгүй гэдгийг хэлнэ. Гэтэл Джеймс ааваасаа та яаж ийм удаан дүр эсгэж чадсан юм бэ гэж асуухад аав нь уурлаж өөрийгөө компаниг хэцүү үеийг туулахад энэ гэр бүлийн төлөө бүх зүйлээ зориулсан гэж хэлдэг. Хариуд нь Джеймс аавыгаа өөрт нь сэтгэл дундуур байгаа бол дүү Лидиад нь яагаад компаниг өгч болохгүй гэж залуу Бофорт түүний санаа байсан. Тэр компаниг илүү сонирхдог бас чадварлаг гэлээ. Гэтэл аав нь Лидия буруу алхам хийх сул талтай гэдгийг нь онцолж Джеймсийг бие татаж ав гэж зөвлөд явна. Руби Лин дээр ирж түүнээс хэлсэн үгэндээ уучлалт гуйдаг. Үнийг сонссон Лин түүний хэлсэн үнний ортой гэдгийг хүлээн зөвшөөрснөөр тэд эвлэрнэ. Дараа нь Руби Джеймс өөрөөс нь уучлалт гуйж хуучин шигэ баймааргүй байна гэд үдэшлэгт урьсан гэдгийг Линд хэллээ. Хэдийгээр Руби үдэшлэгт явахгүй гэсэн ч Лин найзаагаа сумалж тэдэнд өөрийгөө харуул хэмээн зөвлөж үдэшлэгт явуулахар болно. Үдшилэг болж байхад Джеймс ганцаараа бодолд автан цаашид яах ёстойгоо бодон дотроо эргэлцсээр. Энэ үед Эллингтоны гэр бүлийн охин Илэйн түүн дээр хурж ирээд одоо хэдийгээр толгой өвтгмөр асуудал их байгаа ч хитрхи хэцүү болоод ирэх үед ирээдүйн компани нь өөрсдийнх нь болно гэж боддог. Чи бүх зүйлийг өвлж авах болно гэж хэлэн гараас нь атгана. Яг энэ үедээ зэрэгцсэн Руби үдшилэгт ирж Джеймсийн харцыг булаадаг. Тэрээр өнгөлн далдалтаасаа ил гарч ирэхээр шийджээ. Гэтэл түүн дээр Лидия ирж чи ахыма сэтгэлийг татсан. Бас миний бяцхан нууцыг мэднэ. Гэхдээ одоо надад хамаагүй. Бүх зүйл дууссан. Чамд баярлалаа гэд үргэлжлүүлэн нэг зүйлийг мэдэж ав. Джеймс бит хоёр бие биенээ харж ханддаг. Хэрвээ чи түүнтэй хамт байвал нуугдах газар байхгүй болно. Хэрвээ чи миний ахын зүрхийг шархлуулах юм бол би чамайг дуусган шүү гэж анхааруулад явдаг. Удалгүй Джеймс Руби дээр ирэхэд тэрээр хуучин үе тийм ч чухал биш гэж хариулснаар тэд хамтдаа бүжиглэнэ. Ингээд тэднийг маш дотн байдалтай бүжиглж байхад Илэйн зөрж өнгөрөхдөө Руби рүү дар сасгадаг. Улмар Джеймс Рубиг дагуулan усан сангийн дэргэд авчирч хүрмээ аваад ирээгээд түүнийг үлдээн. Гэтэл дүрсгүй сэрэл миний найзыг орхио гэд Рубиг усан сан руу шидчихдэг. Бүгд л инээж утсаараа зургийг нь дарсаар. Рубид маш гүн ус руу унаж байгаа мэт санагдах ба тэрээр өнгөрсөн давсан сэтгэлийн шарахтай бололтой. Энэ бүхнийг харсан Джеймс усан сан руу үсэрлээ.
Эцэст нь Джеймс Рубиг дээшээ гаргахад тэрээр нэлээд зожиртолтонд орсон байдаг. Үүнийг харсан бүхэл залуус ч нам гүм боллоо. Джеймс Рубиг машиндаа суулгаад хуурай хувцас өмсүүлж үжлэгээс хөдлөн. Явж байхдаа Руби би жаахан байсан. Аав бит хоёр завэр явсан юм. Миний бам руу шусан дунаж авах гэж тонгохдоо тэнцвэрээ алдчихсан. Би сэлж сураагүй байсан болохоор аав минь миний араас өсөрсөн юм. Гэнэт моторт зав явж өнгөрсөн. Аав тэрэгцэрт суудаг болсон нь миний буруу гэж хэлээд Джеймсийн энгэрийг нь налдаг. Удалгүй тэд Рубигийн гадаа ирэхэд жолооч Джеймсээс би дахиад нэг тойрох ирэх мэ гэж асуухад Джеймс мэдэхгүй. Би энд яг юу хийж байгаа юм бэ гэж эргэлзснээр 3 дугаар анги төгсдөг. Машинд Руби Джеймсийн энгэрт сэрээд тэд шуудхан л дотны харилцаанд орох гэж байтал гэнэт баахан хүмүүс хүрээлэн авч зургийг нь дарснаар Руби гэртээ жинхнээсээ сэрж байгаагаар 4 дугаар анги эхэлдэг. Тэрээр угаалгын өрөө рүү орж Джеймсийн цамцыг нь үнэрлээд түүний өөрийнх нь төлөө хийсэн бүхнийг сэтгэл догтлон бодно. Тэгэд Руби Джеймс руу яг юу гэж зурус бичихтэй эргэлзсээр. Энэ хооронд Джеймс өмнө нь хяналтаа алдж байна гэж боддог байсан шоу цэнгэн нь зүгээр л тоглоом төдий байсныг харин өчигдөр хяналтаа алдна гэж юу байдгийг олж мэдснээ хүлээн зөвшөөрч өчигдрийн явдлыг бодон инээмсэглэн. Ингээд түнд Рубигээс баярлалаа гэсэн зурус ирснээр тэд сургуульдаа явхаар бэлдэж байхдаа хэсэг зурвсаар харьцдаг. Эцэст нь Руби автобусанд явж байхдаа өнөөдөр сургууль дээр очихоос айж байна гэж бичих ба түүнийг автобуснаас буухад Джеймс буудал дээр хүлээж байв. Тэд хамтдаа сургууль руугаа явхад бусад сурагчид тэднийг ширтэж тэдний тухай шивэр авир ярьсаар. Улмаар Джеймс Руби тэднийг тоох хэрэггүй. Байдал ямар ч байсан хамаагүй юу ч болоогүй мэтэл царай л гэж зөвлөн. Энэ хооронд Элейн Лидия руу өөрийг нь үл тоомсролхоо болж бүгдийг яар. Джеймс нөгөөтгтэйг бол байгаа юу хэмээн зурус бичдэг. Гэтэл аав нь гарч ирээд Лидиатай уулзаж түүнгүүгээр маргаашийн шин цуглуулга байхгүй байсан гэж хэлээд талархлаа илэрхийлнэ. Тэгэд энэ брэндэд Бофортыг төлөөлдөг бүх зүйл шингэсэн гэдгийг хэлээд маргаашийн хэвлэлийн баг хурал дээр Джеймс үүнийг илэрхийлэх ёстой гэдгийг хэлдэг. Дараа нь аав Лидиад нөгөө хоёрын зургийг харуулад Рубигийн тухай мэдэх хэсгийг нь асуухад Лидия түүний талаар юу ч мэдэхгүй. Энэ зүгээр л нэг байдаг үдшилэг хэмээн хариулв. Улмаар аав нь залуу Бофорт маш чухал. Дараагийн брендийн нүүр царай нь Лидиаг байх боломжтой. Тиймээс Джеймсийн хэвлэлийн баг хурлыг сүйрүүлж болохгүй гэдгийг анхааруулад явдаг. Дараа нь Лидия Джеймст аавтайгаа өглөөний цай ууснаа хэлээд Рубитэй илүү болгоомжтой байх хэрэгтэйг анхааруулна. Тэгэд аав нь Джеймсийг сатарсан гэж үзэх юм бол өөрсдийнх нь толгойг даслах болно гэдгийг хэллээ. Джеймс бүх зүйл хяналтанд байгаа гэж хэлэхэд Лидия түүнийг аавынхаа үгийг сонсохгүй бол аав нь өөрөө Рубигийн асуудлыг зохицуулна гэдгийг тайлбарлана. Харин Джеймс өөрт нь санаа зовох хэрэггүй. Руби ядчаал багш биш хэмээн дүүгээ даапалаад явдаг. Эмэгтэй сурагчид Рубигээс Джеймстэй дотн харилцаанд орсон уу хэмээн асууна. Улмаар Руби Линд хүмбэр өөрийг нь Джеймстэй дотн харилцаанд орсон гэж бодож байгааг үнэндээ үнсэлцээчгүй гэдгээ хэлэхэд Лин түүнд өчигдрийн шиг нөхцөл байдалд бүгд л тэгж бодно гэдгийг тайлбарладаг. Удалгүй Джеймс ирж гала үдшилгийн тоглолтын бэлтгэлд тусалж байхдаа Рубигийн төрсөн өдөр маргааш гала үдшилгтээ давхцаж байгааг олж мэдээд цагтаа заавал ирнэ гэж амладаг. Керан хоолны орц шинэ бай гэж даалгасны дагуу хоолнд ашиглах ятуу шувуунуудыг амьдаар нь авчирснаар асуудал үүснэ. Харин Лидиягийн хувьд профессор Саатныг ажиглаж гунигалсаар дараа нь Лидия Саатантай уулзаж түүнийг эмэгтэй багштай унтдаггүй хэмээн хардахад тэрээр юу ч болоогүй мэт багшаа шавийн дүр эсгэхийг хичээнэ. Лидия түүнээс ингэж дүр эсгэх тийм амархан байгаа эсэхийг асуухад Саатан өөрсдийгөө төлөвлөгөөгөө баримтлахгүй бол өөрийгөө бие барьж чадахгүй гэдгийг хэлдэг. Улмаар Лидия төлөвлөгөөг дагахгүйгээр Саатантай л хамтаа байвал эндээс явж өөр хаан ихтэйгээс бүхнийг эхнээс нь эхэлж чадна гэдгээ илэрхийлнэ. Харин Саатан түүнийг гэр бүл найз нөхдөд зүгээр ингээд орхиж болохгүй гэж хэлэн татгалцснаар Лидия уурлан явдаг. Джеймс тэр Алистер ирээд түүнийг өчигдрийн үйлчлэг дээр өөрийг нь Патл гэх залуутай үнсэлцэж байгааг нь харсан болохоор өөрсдийн харилцааны талаар ярьдаг. Тэгээд Патл олонний өмнө гарахад хараахан бэлэн болоогүй байгааг Алистер хэлнэ. Удалгүй багийн залуус ирж ятууг зөөгтөн туслах ба энэ үед Патл Алистерийн гараас барьдаг. Джеймс жаргалтайгаар гэрлөөгөө харж удалгүй хэвлэлийн баг хурал дээр хэлэх үгсээ идэвхтэй бэлдэнэ. Бэлтгэлийн дараа аав нь Джеймстэй ярилцахыг хүслээ. Аав нь түүнийг амьдралынхаа чухал үйл явдалд сайн бэлдсэн хэмээн магтав.
Тэгээд маргааш түүнийг Ноён Бофорт жуниор болно гэд PR хариуцсан ахлах ажилтныг урьсан болохоор хэвлэлийн баг хурлын дараа оройн зоог барих тул бэлэн байгаарай хэмээн сануулдаг. Гэтэл Джеймс хэвлэлийн баг хурлын дараа сургуулийн хандивлагчдын гала тоглолтод явах ёстойгоо хэлэхэд аав нь түүнд зургийг нь харуулж хайр дурлал биднийг тэнэг болгодог гэд түүнийг мартагдах хайрыгөө гэр бүлээ юу аль нэгийг нь сонгох зөв шийдвэр гаргаарай гэж хэлдэг. Руби 18 насны төрсөн өдрөө гэрийнхэнтэйгээ тэмдэглэж гэрийнхнээсээ бэлэг авна. Гэтэл ээж нь түүнд бэлэг өгөх ба энэхүү бэлэг нь Бофорт брендийн үнэтэй цүнх болон түүний хөрөг зураг байлаа. Мэдээж Джеймс энэ бэлгийг түүнд илгээжээ. Рубигийн сэтгэл маш ихэр хөдлөх нь тодорхой. Джеймс Лидия хоёроо цайгаа ууж байхад Джеймс түүнээс хэлсэн зүйлдээ уучлалт гуйна. Тэрээр аав нь биш өөрөө амьдралаа удирддаг гэдэгт итгэхийг хүсснээ хэлдэг. Лидия саатныг өөр хүнтэй явуулдаж байхад ах нь өөрийнх нь брендийн нүүр царай болсон байхад Джеймсийн асуудал хажууд нь юу ч биш гэдгийг илэрхийлж зүгээр л тоглох ёстой дүрдээ тоглолцгоё гэдгийг хэлнэ. Джеймс жолооч дээрээ очиж хэдийгээр Рубигийн төрсөн өдөр болон гала тоглолтод очмоор байгаа ч PR-ын ахлахтай орой хоол идэх нь гэр бүлийнх нь хувьд хамгийн чухал алхам болохоор хатан тавчуулагдсан халиуны зулцах шиг байдалд угаагаа хэлдэг. Джеймс сургууль дээрээ ирэхэд Руби ятуунууд хаасайгүй чөлөөтэй нисэж байгаад гомдоллоно. Джеймс түүнд төрсөн өдрийн мэнд хүргээд тэд хамтдаа жаргалтайгаар ятуунуудыг барьж цагийг өнгөрүүлдэг. Тэд хэсэг амархаар шийдэхэд Джеймс Рубид орой гала тоглолтод ирж чадахгүйгээ болон чухал оройн зоогтой гэдгээ хэлж уучлалт гуйна. Тэгээд тэрээр хэвлэлийн баг хуралд оролцохыг Бофортын компанийг өвлж авахыг хүсэхгүй байна гэдгээ ч хэлдэг. Мөн Оксфордт явахыг хүсэхгүй байна гэд өмнө Рубигийн хэлсэн шиг түүнд компани нэрнээс өөр юу ч байхгүй. Өөрөө ямар ч шийдвэр гаргадаггүй гэдгээ илэрхийлнэ. Үнийг сонсон Руби Джеймсийг аз жаргалтай болгох замаа хайжуулах хэмээн урам зориг өгдөг. Дараа нь Руби захиралтай уулзаж хандивын гала үдшилтээг сайн зохион байгуулалттай болох юм бол Джеймсийн шийтгэлийг нь цуцалж багтаа буцаад тоглох шийдвэрийг бодож үзэхийг хүснэ. Тэрээр Джеймсийн гала үдшилтэд оруулсан хувь нэмрийг дурдж захиралдаа Джеймс өөрчлөгдсөн гэдгийг итгүүлдэг. Улмаар захирал үйлчлэг асуудалгүй болж өнгөрөх юм бол Джеймсийг багт нь тоглохыг зөвшөөрнө гэдгээ хэлснээр Руби баярлан гарч явна. Джеймс машинд хэвлэлийн баг хурал дээр хэлэх үгээ давтаж байхдаа үгээ мартана. Энэ үед Лидия түүний хэлэх үгсийг ямар ч төгдрэлгүйгээр хэлдэг. Учир нь түүний хэлэх үгийг нь хүртэл Лидия бичжээ. Рубигийн үгнээс урам зориг авсан Джеймс бид өөрсдөө юу чухал болохыг шийдэх хүртэл энэ бүхэн үргэлжилсээр байх болно гэдгийг дүүдээ хэллээ. Улмаар ах дүүс жолоочтой эрэг гэсэн заавар өгдөг. Руби үдшилтэд явхад даашин заа өмсөн гарч ирэхэд гэр бүлийнх нь алмаарна. Орой болж хандивын гала үдшилэг эхэллээ. Руби ямар нэгэн зүйл буруугаар ирэхгүй гэхээс маш ихэр санаан зовж тайван байж чадахгүй. Энэ үед Лин түүнийг тайвшруулж үдшийг сайхан өнгөрүүлэхийг зөвлөнө. Удалгүй Лидия хэвлэлийн баг хурал руу явж харин Джеймс гала үдшилтэд хүрэлцэн ирлээ. Джеймс Руби хоёр харцаа тулгарч баяртайгаар инээмсэглэн. Аав нь Джеймсийг хүлээж байтал Лидия хурж ирээд Джеймсийг байх ёстой газараа байгаа гэдгийг хэлнэ. Өөрийгөө ч мөн байх ёстой газараа байна гэдгийг шийдэмгийгээр хэллээ. Руби Джеймс хоёр бүжиглэж Руби үйлчлэг асуудалгүй болох юм бол захирал түүнийг багтаа тоглохыг зөвшөөрсөн гэдгийг хэлнэ. Яг энэ үед саатал үүсч гинэт гэрэл унтарлаа. Улмаар тэд доошо бууж гал хамгаалагчийг ажиллагаанд оруулж тэндээ хэсэг хугацааг өнгөрүүлдэг. Удалгүй тэд үнсэлцэж байтал гинэт аав нь ирж саад болсноор 4-р анги төгсдөг. Хаалан дулаан гэр бүлтэйгээ амьдралын антиг мэдэрцгээ хайртай бүхэндээ Юна ресторан. Аав нь өөрийгөө сургуулийн захирал байсан бол үйлчлэг нь хяналтаас гарч байхад зохион байгуулагчид нь танхимд 6 цаад алга болсныг мэдээд баярлахгүй юм байна гэж хэлснээр 5-р анги эхлэнэ. Улмаар Руби дээшээ явсны дараа аав нь Джеймст явцгаая гэв. Сургуулийн хашаанд Лидия уйлах шахан машинаасаа бууж их л гунигтайгаар саатантай харц мөргөлдөх ба аав ах хоёр нь машинд сууснаар бүгд хөдөлцгөөнө. Руби захиралд цахилгаан утасаа хуучных болохоор салсан гэдгийг тайлбарлахад захирал үйлчлэг хэвийн үргэлжилж хандив цугласаар байна хэмээн магтаж түүний тодорхойлолтыг Оксфордын элсэлтийн албар руу илгээсэн гээд хуулбарыг нь өглөө. Рубигийн хувьд баяртай мөч өнгөрч байгаа ч харин Бофортын герт эсрэгээрээ аав нь ах дүүсийн хийсэн үйлдэл амьдралд нь тохиолдсон хамгийн том доромжлол байлаа хэмээн ууралсаар.
Хэдийгээр Лидия брендийн талаар бүгдийг мэддэг гэсэн ч аав нь түүний оролцсон бүхэн сүйрдэг, ичвэртэй байдалд ордог хэмээн буруутгана. Тэгээд Тэвлэлийн баг хурал руу орж бүхнийг сүрүүлэхээс өмнө Лидияг зогсоосон нааз гэж аав нь хэллээ. Тэгэд Джеймсийг Ромеогийн дүр эсгэж гэр бүлэрээ найдаж байхад ганц орой хэлснийг нь хийсэнгүй хэлэх зүйл байна уу хэмээн загнана. Энэ хооронд Руби найзуудтайгаа захирлаасаа тодорхойлт авснаа Оксфордын хаалга өмнө нь нээгдсэнийг тэмдэглэж байв. Гэтэл Руби ганцаараа гүнэглэн суух саатныг олж хараад түүн дээр очлоо. Руби саатанд талархлаа илэрхийлж түүний ачаар л энд дэсэж үлдсэн гэдгээ, түүнийг өөрийнх нь үлгэр дуурайлал гэдгийг илэрхийлээд хүссэн газартаа хүрэх хүртлээр бууж өгөхгүй гэж амлаад яв. Энэ үгэн саатанд нэгийг бодогдуулж байгаа бололтой. Джеймс юу ч дуурахгүй байсаар харин аав нь хэлэх зүйл алгуу. Тэр охины хоолойроо хэлээ хийхдээ ам чин нээгддэг юм уу хэмээн түүний хорийг нь малтсаар. Улмар Джеймс уурлан гарахад аав нь Джеймсийг Рубигийн дочиж амьдраад хадам аавынхаа тэрэгцрийг түрж амьдрах уу хэмээн яжлана. Тэгэд Рубиг өөрөө ажиллахын оронд мөнгөний төлөө бие ашигладаг гэж хэлэхэд Джеймс "Ама тата хэрвээ Рубигийн талаар дахиж нэг үг хэлвэл" гээд үгээ хэлж амжаагүй байтал аав нь түүнийг зогхоход жолооч нь Джеймсийг өмөрч огцом үйлдэл хийх шахаж удахгүй зай тавьж өглөө. Үргэлжлүүлээд Рубигийн аав нь тэрэгцэртэй болохоор ээжийнх нь орлогоор амьдардаг. Ээж нь орлого муутай болохоор байнга зээл тавьдаг. Дүү нь болохтой зохиогч ирэх зөрчсөн хідэн зурагтай. 18 жил амьдарч байгаа байшингийнхаа өрийг одоо хүртэл төлж дуусгаагүй гэдгийг судалснаа хэлв. Тиймээс Джеймсийг дахиж түүнтэй ярих юм бол өөрийгөө ганц дуудлага хийхдээ тэдний гэр бүлийн амьдралыг болон Оксфордод сурах тэтгэлгийг нь үгүй хийж Рубигийн амьдралыг сөөрүүлж чадна хэмээн сүрдүүллээ. Джеймс юу ч хийж, юу ч хэлж чадсангүй. Маргааш нь Рубигийн зурвсанд Джеймсээс хариу ирээгүй л байлаа. Джеймс Лидия хоёроо сургууль дээрээ ирж Джеймсийн хувьд багийнхантайгаа найзуудтайгаа нэгдэж яг л урдийн Джеймс болсон бололтой шоу үйлчлэг хийцгээе хэмээн хашгиралдана. Тэгээд Алистер Джеймст Патлийн анхаарлыг татахын тулд түүнийг үл тоомсорлож дүр үзүүлж байгаа гэдгээ хэлв. Ганцаараа сууж байсан Лидия дээр Сатан ирэхэд Лидия түүнээс зайгаа барин явах гэхэд Сатан түүнийг зогсоож "Зүгтаацгаая" гэж хэлнэ. Тэгэл Лидиягийн хэлсэн шиг өөр газарт очиж өөр ажил хийж амьдрна гэд Лидия тайртай гэдгээ хэлж тэд үнсэлцэв. Улмаар зогтоох газараа Лидияг сонгох гэд энэ шийдвэрийнхээ талаар тухтай ярилцахын тулд уулзах газараа хэлнэ. Сургуулийн коридорт Джеймс Рубигийн хажуугаар огтоо танихгүй хүн шиг зөрснөөр түүнийг зочирдуулж бусад сурагчид бүгд түүнийг даапаалах мэт ширтлээ. Дараа нь Джеймс багийнхантайгаа талбайд байхад Руби түүн дээр очин түүнийг новш шиг аашлаад байна гэдгийг хэлв. Тэгээд захиралд сайнаар хэлүүлэхийн тулд өөрийг нь эргүүлээ юу хэмээн асуулаа. Тэгээд Джеймсийн шархыг нь хараад "Аав чинь юм болгоо юу?" гэхэд Джеймс түүнийг гэр бүлийнхэн талаар юу ч мэдэхгүй гэж хариулав. Улмаар Джеймс өчигдрийнх зүгээр л үнсэлт байсан. Өөршгөн хүн Рубиг сонирхно гэж бодоо юу гээд өөрсдийгөө өмнөх рүүгээ буцах цаг болсон гэж хэлээд явна. Руби гэртээ ирэхэд ээж аав нь ярилцахыг хүсч аав нь шатны өргүүрийн сэлбэг авахаар мөнгө хадгалж байсан хайрцгийг нь олсноо харуулв. Тэгэд аав нь түүнийг ийм зүйл хийх шаардлагагүй. Түүний мөнгө өөрт нь хэрэггүй. Энэ бол өөрсдийнх нь хариуцлага гэж тайлбарлана. Руби нулимс туслуулж би бидэд туслана гэдсэн чинь худлаа юм уу гэхэд аав нь Рубиг өөрийнхөө төлөө боол болгохгүй гэж хэллээ. Өөрөөс нь болж аав нь сууга болсон болохоор Руби өөрийнхөө гмийн төлөө эннээс өөр зүйл хийж чадахгүй гэд өрөөндөө орон уйллаа. Удалгүй дүү нь орж ирэн түүнийг тэрвэрч тайвшруулна. Оройн үйлчлэгт оролцож согтсон Джеймс гэрийнхээ босхыг даваад унахад ээж нь түүнийг босгон өрөөнд нь оруулахаар явлаа. Ээж нь Джеймст өөрийгөө аз жаргалгүйгээр гэрэлсэн. Хүн бүртээ хэн гэдгээ ухаарах мөч ирэхэд тохирохгүй зүйлийн араас хөөцөлтгөө болдог гэж хэлнэ. Тэгээд заримдаа хүмүүс хичнээн хайртай байсан ч бие биенээ аз жаргалгүй болгодог. Тийм тохиолдолд салсан нь дээр гэж зөвлөв. Джеймс хэрвээ маш их шархалвал яах вэ гэж асуухад ээж нь хүн зөв гэдэгтээ итгэлтэй байвал бодож байснаасаа илүү хүндийг даван туулж чаддаг гэж хариуллаа. Бусад хүүхдүүдэд Оксфордын урилга ирсээр байхад Руби тарин ирээгүй л байв. Профессор Сатан түүнийг зүгээр л дэвчээртэй хүлээ урилга ирэх болно гэж тайвшруулна. Дараа нь Руби дээр Илэйн хэсэг октодын хамтаар ирж Джеймсээс салсныг нь ярин түүнийг доош нь хийж даапааллаа. Улмаар Руби чи түүнийг авч болно. Тэр чинийх гэж хэлээд яв. Оройн Руби тонил цаашаа Джеймс гэсэн бичгийн хамтаар түүний өгсөн төрсөн өдрийн бэлгийг нь буцаагаад явуулсан байлаа.
Энэ үед Лидия Руби Сатан тэр хоёрыг үнсэлцэж байхыг харсны дараа тэрээр Джеймс дээр ирэхэд Джеймс Лидиягаас тэдний харилцааны талаар юу ч асуугаагүй гэдгийг хэлнэ. Тиймээс Сатан тэр хоёрын харилцааг сайн мэдэхгүй гэлээ. Тэгээд Лидия Сатан тэр хоёр хэн хэнийгээ яг хэн болохыг нь мэдээгүй байхдаа мэйлээр харьцдаг байснаа ярина. Өглөө хамгийн ихэнд мэндэлж орой хамгийн сүүлд сайхан амраарай гэж харьцдаг хүн нь байсан. Дараа нь тэд анх биеэр уулзаж хэдийгээр Лидия аав нь мэдэх юм бол амьдрал нь там болно гэдгийг мэдэж байсан ч өөрийнх нь нөгөө нэг тал нь энэ хамаагүй гэдгийг мэдэрсэн гэдгээ хэлв. Уулзахаас ч өмнө нэг нэгэндээ дурлсан болохоор хаяа бие барьж дийлдэггүй байсан. Гэтэл нэг тохиолдол дээр нь Руби ороод ирсэн гэдгийг тайлбарлана. Улмаар өөрсдийгөө Бофорт нэрийг гутаагсад хэмээн тоглоомоор хэлэн ядчил хандаа гэд ах дүүс тэмрэлдэв. Ингээд Руби болон Джеймс нар удих шиг амьдралын хэв маягаар нэг нэгнээ огтод тоолгүй амьдарсаар. Гэсэн ч Джеймс ажлынхаа хажуугаар Рубитэй өнгөрүүлсэн мөчүүдээ сэтгэлдээ бодсон хэвээр. Лидия Сатантай уулзах ёстой уулзалтаа ирсэнгүй. Дараа нь тэд сургуулийн коридорт таарахад Лидия зүгээр л мэдлээд зөрнө. Руби автагаа ярилцаж тэд нэг нэгнээсээ уучлалтгүй. Гэтэл Руби өөрийгөө төрөөгүй бол тэр осол болохгүй байсан гэж хэлнэ. Улмаар аав нь Руби төрөөгүй байхгүй байсан бол надад хөл ямар хэрэгтэй юм бэ гэд амьд байгаа хорон бүртээ суугаач байсан босооч байсан талархдаг хэмээн Рубиг тайвшруулав. Руби аавынхаа шатны өргөөрт хувь нэмрээ оруулмаар байгаагаа хэлж тэд тохиролцсон тэврэлдэн. Дүүн Рубид шуудан өгч тэд гэр бүлэрээ догтлон хүлээх ба удалгүй тэд баярлан хашгиралдан. Эцэст нь Рубигийн хүлээлт ийхүү дууслаа. Дүүн тэдний өмнө эндүүгээр түлсэн даашинзыг засч интернетээр зархаараа болсноо хэлэн аавдаа өргүүр авч болно гэдгийг хэлэн Рубиг баярлуулна. Джеймс дээж нь аз авчирна гэд өвөөгөөс нь авсан халаасны цагийг түүнд өгөхөд Джеймс төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Джеймс өөрийгөө Оксфордод сурахыг залуу Бофорт брендийн нүүр царай байхыг хүсэхгүй, компанийн ажилд оролцмооргүй байвал яах вэ гэж ээжээсээ асуулаа. Ээж нь түүнээс яг юу хүсэж байгаа юм гэж асуухад Джеймс яагаад хүсэхгүй байгаагаа олж мэдхийг гэж хариулна. Гэтэл ээж нь түүнийг залуу байгааг хожим нь өөрсдөд нь талархна гэхэд Джеймс гэр бүлийн уламжлалаа дагаж Оксфордод сурах ёстойгоо, компани өвлж авах ёстойгоо мэдэж байгаа. Шугамнаас давахгүй гэдгээ хэлээд ээжигээ гарахыг хүсв. Энэ үед Лидия өөрийгөө жирэмсэн болсныг олж мэдээд цочирдоно. Дараа нь тэд хэн хэнэн Оксфорд руу явцгаалаа. Тэнд очиод Руби Джеймс хоёрын байрлах өрөө өөдөөдөөсөө харсан болохыг тэд мэдээд гайхна. Улмаар Руби юу ч хэллэггүй өрөөрөөгөө орон хаалгаа хааснаар 5 дугаар анги төгсдөг. Руби өглөөс ирээд өрөөнөөсөө гарахдаа Джеймстэй таарчгүй хэмээн сэрэмжилж болгоомжтой гарч байгаагаар 1-р бүлгийн төгсгөлийн 6 дугаар анги эхлэнэ. Тэрээр дэлхийд алдартай олон хүмүүс боловсрал эзэмшсэн Оксфордын сургуульд өөрийгөө ч бас тэдний нэг болж магадгүй хэмээн хүсэл тэмүүлэл дүүрэн алхсаар. Ингэж явхдаа тэрээр Жүүд гэх залуутай танилцах ба Линч бас иржээ. Жүүд энтхийн 2 дугаар курсын оюутан бөгөөд шинэ өргөдөл гаргагч ярилцлаганд оролцогчдод туслахаар томилогдсноо тайлбарлана. Ингээд тэрээр 3 удаагийн ярилцлаганд юу гэж шалгахыг үргэлжлүүлэн тайлбарллаа. Тэгэд эхний ярилцлага 45 минутын дараа эхэлнэ гээд тэдэнд урам зориг хайрлан зөвлөгөө өгнө. Руби танхимд ярилцлагандаа бэлдэж байхад Джеймс орж ирснээр тэд харц мөргөлдлөө. Удалгүй Жүүд орж ирэн Рубигийн нэрийг ярилцлаганд оруулахаар дуудана. Улмаар Руби гарахаар явж байтал Джеймс гараас нь атгаад амжилт хүсье гэж хэлэн түүнийг гайхшрууллаа. Ингээд Руби дотгошоо орсноор ярилцлага эхлэнэ. Тэрээр тавьсан асуултанд өөрийн өнцгөөс хариултаа өгч удалгүй Джеймс ч мөн ярилцлагандаа хариултаа өгсөний дараа түүнийг аавтайгаа адилхан чадварлаг хэмээн магтав. Руби Линд ярилцлага нь сандраагүй, маш хөвгөлтэй асуудалгүй байсан гэж хэлэхэд Линий хувьд ууртай царайтай профессор таарсан хэмээн гомдлоо. Гэтэл тэдэнтэй Жүүд таарч орой Оксфорд маягийн үйлчлэг зохиохоор тохиролцлоо. Оройн Жүүд хоёр найзад сургуулийн уушин газраа танилцуулж байхад Джеймс ч бас тэнд байв. Жүүд уушин газар болон өөрийгөө эндээс анх ямар байдалтай гарсан зэргийг ярьж байх хооронд Джеймс тэднийг ажигласаар. Алистер ч мөн Пателиг өөр эмэгтэйтэй байгааг хараад 50 бус байлаа. Удалгүй Руби агаар амьсгалахаар гарч Лидияг бөөлжиж байхтай таарна. Дараа нь Лидия Рубид Оксфордод орж чадахгүй 2 сар сарын тэмдэг нь ирээгүй гэдгийг хэлж гайхшруулв. Тэгэд Лидия Сатанд хайртай мөн одоо хэвлээд байгаа хүүхэдтэй ч хайртай болчихсон гэж хэлэхэд Руби Оксфордод ээжүүдэд зориулсан сайн хөтөлбөрүүд байдаг гээд Лидияг өөрийнх нь харсан хамгийн дэвчээртэй хүн хэмээн сэтгэлийг нь засахыг хичээнэ.
Гэтэл Лидия Руби байдал хичнээн дор байсан ч бүх зүйлийг боломжтой юм шиг санагдуулдаг болохоор л ах нь түүнийг мартаж чаддгүй юм байна гэж хэлв. Руби юу гэсэн үг юм гэхэд Лидия түүнийг хичнээн их зовж байгааг мэдээгүй гэж юу хэмээн асуув. Руби Джеймсийг өөрөөс нь салсан гэхэд Лидия заримдаа хайрын хамгийн том гэрчлэл нь хайраа орхих явдал байдаг гэж хэлснээр Руби Джеймс одоо ч өөрт нь хайртай гэдгийг ойлгов. Тэрээр уушин газар руу буцаж ороод Джеймсийг ширтэж шөнө нойр нь хулжиж унтаж чадсангүй. Гэтэл Джеймс өрөөндөө ирэх ба Лидия босон хаалгаа сонсоход Джеймс түүний өрөө рүү алхсан ч шийдвэртэй алхам хийсэнгүй буцлаа. Маргааш нь Руби хоёр дахь ярилцлаганд орж эхний асуултанд бага зэргийн сандралтай хариулт өгөв. Алистер Джеймст Пайдлийг төр зур өөрөөсөө холдуулснаар түүнийг эцэгхийнхээ бодлыг дагсан сонголт хийчихлээ хэмээн харамсаж байгаагаа сэтгэлээ хуваалцсан. Джеймс Алистерт сонголт байгаагүй гэхэд Алистер хүн бүрт сонголт байдаг. Яагаад хүмүүс өөрөөрөө байхаас үхтлээ айдгийг ойлгохгүй юм гэж хариулж Джеймст нэгийг бодогдуулав. Улмаар Джеймс Рубигийн хажууд суухаар шидэн очиж байтал Жуд төрүүлээд суучхан. Удалгүй Жуд Оксфордд сурдаг оюутнуудаас асуулт асуух цаг болсныг хэллээ. Жуд Рубид хамтдаа байгааг ажигласан Джеймс түүний голч дүн хэд болохыг өөрсдийг нь оюутны амьдралд бэлтгэх чадвартай эсхийг нь асуухад Руби Джеймсийг дэмий асуулт тавьж цаг үрлээ хэмээн шүмжилж ярьж байгаа нь яг л аав шигэ байна гэдгийг хэлж гайхшруулв. Тэгэд Джеймсийг хүмүүрт өчүүхэн мэт сэтгэл төрүүлж дүлгснээрээ өөрийнхөө хулчрал байдлыг нуудаг, хүссэн зүйлийнхээ төлөө зогсохын оронд хүүхэлдээ шиг байхыг илүүд үтсэн гэж хэлхэн тэр. Өмнө нь хичээлийн танхимд бусдыг умартаж Джеймс хатуу үг хэлэн ангиас гаргаж байсан шиг л юм боллоо. Тиймээс Руби бантан танхимаас гүйж гарна. Улмаар тэрээр өрөөрөөгөө явж байхад Джеймс араас нь ирэн түүнийг дуудав. Руби Джеймсийг сүүлийн хэдэн 7 хоногийн турш өөрийг нь тоогоогүй шигэ цаашдаа ч тоохгүй байж болох уу гэж хүснэ. Энэ удаад Джеймс хариуд нь Рубигийн зөв гээд өөрийнхөө амьдралыг бусдаар шийдүүлдэг, мэдрэмжээ нуудаг гэдгээ хүлээн зөвшөөрдөгч энэ үйлдэл нь Рубигийн төлөө болохоор өөрийг нь шүүхийг зөвшөөрөхгүй гэв. Руби юу яриад байгааг нь асуухад Джеймс "Март та" гээд явах гэснээр Руби онцох шиг байдлаа орхиод "Шууд яар" гээд Джеймсийг өөрийг нь галзууруулах нь гэж хэллээ. Джеймс Рубиг л өөрийг нь галзууруулах гээд байна гээд одоо түүнийг харж хоолойг нь сонсоход өөрт нь ямар байгааг мэдхүү хэмээн асууж дууга өндөрсгөв. Руби олны өмнө өөрийг нь хайж эвгүй байдалд оруулчгаад байдлыг буруу ойлгосон мэт аашлах хэрэггүй гэхэд Джеймс хэлэх үггүй боллоо. Тэгээд Джеймсийг юу хүсдэгээ мэддэггүй болохоор л юу ч хэлэхээ мэдэхгүй байна гээд уурлаад өрөө рүүгээ явна. Джеймс араас нь гарч ирээд өөрийгөө юу хүсэж байгаагаа сайн мэдгч өөрийнх нь хүсэл хинт ч хамаагүй гэхэд Руби Джеймсийн юу хүсэж байгаа нь өөрт нь үргэлж хамаатай байсан гэж хэлснээр тэд үнсэлцлээ. Дараа нь тэд дотны харилцаанд орох гэж байтал Руби Джеймсийн өмнө нь өөрт нь хатуурхсан дурсамжийг бодоод гинэт бодлоо өөрчлөн. Джеймс уучлалт гуйж Рубигээс болоод ямар их өөрчлөгдсөнийг нь ээж аав нь харсан гээд аав нь Рубиг амьдралд нь саадуулна гэж бодсон болохоор Рубигийн амьдралыг сүйрүүлнэ гэж тангаргалсан гэдгийг тайлбарлав. Тэгэл Джеймс Рубиг аваасаа хамгаалж чадахгүй гэдгээ мэдж байгаа болохоор Рубиг хамгаалж чадах, гэр бүлдээ ухтан авч чадах хүн түүнд хэрэгтэй. Өөрийгөө шийдвэрлэх аргагүй асуудлыг л Рубид өгнө гэдгийг хүлээн зөвшөөрнө. Үүнийг сонссон Руби яагаад өөрт нь хэлээгүйг асуугаад Джеймсийг өөрийнх нь юуг даван туулж чадахгүйг шийдэж болохгүй гээд аваас нь айхгүй байгаагаа илэрхийлв. Джеймс Рубиг аавыг нь юу хийж чадахыг мэдэхгүй гэхэд Руби дахиж нууц байхгүй, худлаа хэлэхгүй гэснээр Джеймс амлалт өгнө. Ингээд тэд өөрсдийгөө хос гэдгийг хүлээн зөвшөөрч дотны харилцаанд орлоо. Джеймс эндээс хэзээч явахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэхэд Руби маргааш амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ гээд түүнд байгаа олон боломжуудаа ашиглах хэрэгтэй гэж зөвлөнө. Ингээд тэд цагийг аз жаргалтай өнгөрөөлөө. Эцэст нь 3 дахь ярилцлага болж Рубигээс яагаад Оксфорд гэж хэмээн асуухад тэрээр инээмсэглэн жаргалтайгаар хариулна. Тэрээр яг одоогийн мөчүүдл амьдралд нь хамгийн чухал байдаг гэдгийг ойлгосон талаараа ярьлаа. Лидия ээж рүүгээ залгаж сайхан мэдээ дуулгана гэдгээ хэлж Пател Алистрийг өөр залуутай дотн байгааг хардаг бол Руби Джеймс хоёр үнсэлцэн Рубиг автобусанд нь суулгаж өгнө. Джеймс цаашлахад зориг хэрэгтэй. Харин ирээдүйг нь өөр хүний харц гэрэлтүүлж өгдөг гэж хэлэн Рубиг үүдээд хоцорлоо. Руби гэртээ ирээд аав нь шатны өргөгч авсан байхыг харах ба өрөөндөө ороход гэр бүлийнхэн нь гинтийн бэлэг барин угтаж авна. Джеймс Лидия хоёр гэртээ ирлээ.
тэднийг эрхийг аав нь хүлээж байх ба урд шөнө ээжийг нь цус харваж нас барсан гэдгийг хэлнэ. Джеймс яагаад өөрсдрөө залгаагүйг асуухад аав нь ээж нь хүүхдүүдээрээ маш их бахархаж байсан болохоор ярилцлаганд нь саад болохыг хүсээгүй гэв. Тэгэд аав нь уцаа авч ямар ч шаналсан шинжгүй хөрөнгө оруулалт хувьцааны уналт гээд шууд л ажиллаа ярьж эхлэх нь тэр. Джеймс нулимс туслуулан гараа атгахад Лидия болохгүй гэж анхааруулна. Төвчээр алдсан Джеймс аав руугаа дайрахад жолооч нь түүнийг салгалаа. Джеймс жолоочёо машинд байхдаа юу ч хэлээгүй гэж буруутгахад жолооч уучлалт гуйв. Руби гэр бүлийнхэнтэйгээ оройн хоолоо аз жаргалтайгаар идэж байхад сэтгэл нь шархалсан Джеймс тэдний байшингийн гадаа ирж цонхоор нь ширтэн. Тэгээд тэрээр Бофортын бөгж болон ээжийнхээ өгсөн өвөөгийнхөө цагийг харах ба Руби цонх руу харахад тэрээр явсан байгаагаар нэгдүгээр бүлэг төгсдөг. Хаалан дулаан гэр бүлтэйгээ амьдралын